Nestlé орон сууцны корпорац төрийн үеийн түншлэлийн хүрээнд Nestlé-с бид газрыг гаргаж өгөөд ингээд хувийн хвшлийнх маань өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд ингээд 1764 оюулын ногоон найрамдлах хотны төслийн Баянголын аманд хэрэгжиж эхлээд байгаа. Тухайн төслийн хувьд болохоор 2022 онд зураг төслийн ажил эхлээ техникийн нөхцлүүд авагдаад ингээд зураг төслийн ажлыг хийгдэх явцад яг барилгын ажил 24 онд эхлээд техникийн нөхцөлийн хугацаа дуусаж таарсан. Яг энэ бүс орчмын Баянголын аманд хийгдсэн 13-4 онд хийгдсэн энэ дулааны болон цэвэр усны бохрын энэ шугам маань бас ашиглалтгүй их олон жил болсон. Ингээд тоноглол хэрэглэлүүд нь тоногдсон одоо ажиллагаанд ороогүй ийм нөхцөл байдалтайгаас болоод яг өнөөдөр ингээд шууд холболт хийхэд бол боломжгүй ийм нөхцөл байдалтай болчиход байна. Энэ асуудлууд бас барилга бат байгуулалтын яам дээр яригдаад тухайн гүйцэтгэсэн компаниудаар тоноглол нэмийг гүйцэтгэх энэ ажлууд бол яригдаа шашаатандаа төсөөрөнгөнд тавигдаад явж байгаа. Тийм учраас яг барилгын ажил дуусгахдаа зэрэгцээд энэ тоноглол шугамын ажил бол одоо хийгдэн. Гагцхүү нөгөө дулааны болон цахилгааны их үүсвэрийн асуудал Улаанбаатар хотод даяараа хүрэлцээгүй байгаатай холбоотой техникийн нөхцөл сунгагдахгүй юм нөхцөл үүсэж байна. Яг 6 тавиад ийм асуудал